төрийн их асууд хамгаыг үл мэдгдэх газар нуун цаг нь болохоор энэ хүүд хамгаыг атгах хүчирхэг эзэн төрвөөс гаргаж өгсгөө хэмээн зарлигдэж 6 сахиулаар үе дамжуулан сахин хамгаалуулсан домогт сахиулуудын түүх болов. Эрхэм сахиулаад өвгдөөс хойш өөрөөч бид уулзалдалгүй 160 жаргажээ. Товолсон өдрөө өвд цугалсаж удаан ярилцаж тухлан саатах завдлгүй тул замчлагч 2 суурьнд сахиусан залхи. Би сахиул бахас билээ. Эрхэм сахиул та санаагаа бүүж хэлээ. Энэ хүн бол Дайчин Монгол овгийн сачир. Та бүхний мэдээллийг цаг алдалгүй хүргэж байдаг миний шадар. Эрхэм сахиулууд бидний нэр усаа мэдэх хэрэг юу? Энд сахиулууд байна уу? Санаа боруулсан гадны туршуулууд байна уу? Хэн мэдлээ? Бид наудэц тамбаны төлөв хаатын тэмцлээс болж яжим оол нутагтан бусдын эдс болж алдахгүй гэж болгоомжлохтан хасбуу тамган нууц гисэн биш үү?
Хэдийгээр олон уйлдрын өнгөрч манай хоорондоо харгалтхан болж гисэн чи шинээр төрслөх шалтгаан болгон ашиглах харийн дайсан улан байгаад сэтгэлэм зовж байна. Мэргэн сакулта бодож болгоноос. Их хааны тамга аймгүй энгийн нэг зүйл бэлэг тэмдэг биш. Энэ бол өвөг дээдсийн 100-100-аар тахиж шүтэж хүч оршоосон амьд шүтэн. Дахиад хэлэхэд тамганы эзэн энэ цагдар төрсөн бол сүүн замын сахиулууд бид тамгыг гаргаж өгөх нь бид бүхний үүрэг. Тийм үгүй юу? Нэгэн мэргэн таны шийдэм тул би юу хэлэх вэ? Дайснууд.
Цаачил. Хамгийн сахиулыг одоо энэ дэс гаргах. Цаачил. Чи сонс. Энэ сахиуснуудыг өөр хөөхтүүдэд нь хөргөж өг. Үеийн үед хамгаалж явах сахиултай болох. Энэ бол миний зэрлэг. Энэс цааш та нарын хүүрэн болсон. Хар малаа. Бус нь яасан? Бус нь яасан бэ? Чи өөрийнхөө гэрт орж ирж байна гэж бодоо юу? Хаалга тогсч болохгүй юу? Уучлаарай ноёнтой. Уудлах худалдаанаас зарлагч ирлээ. Орвол. Бидний хуурамчаар хийсэн эдгээр зүйлсийг интернет сайтад байршуулахад 25 орноос 15 мянган хүн хандсан.
Эдгээр хүмүүсийг нэг бүрчлэн сайтар шалгаж үзэхэд ямар нэгэн асуудал гараагүй. Хамгийн сэжигтэй нь Монгол улсын иргэн Бадрах гэгч дархны газар ажиллаулдаг энэ хүн 6 сарын өмнө би танд хэлж байсан. Яг тэр байршлаасаа өндөр чанартай наривчилсан зураг татаж авсан. Ноён том. Байна уу хаа? Сэлэнгэд амьдардаг өвгөнд байгаа гэдг нь нотлогдлоо. Чи өнөө маргааш гэж хойшлуулалгүй. Яг одоо ажил болго. Ойлгов уу? За ойлголоо ах. Зөөлөн. За танд баярлалаа. За ямар ч улсын хэлнэ саадгүй. Харин чи тэр ярьсан юм юундээ штэ. Тэр санаа зовлоо. Бүх юм ярьснараа. За сайн байцгаана уу? Сайн байна. Сайн байна уу хаа? Сайн байна. Би таныг л зорж ирлээ. Өвгөө ахын тэгээд юугаар чамд туслах юм те. Танд бол их амархан ажлөө. Миний хувьд бол нэг чухал ажил л да. Та эднийг нэг хардаа. Энд чинь тэгээд юу юм бүхэ? Наа чи одоо нэг шүтэр юм уу да. Миний нэг хөөр ах байдгийг. Тэгээд хөөрхий шүтэнэ алдаад их удаан ирж хайж байгаа юм л да. Тэгээд танд бас яг адилхан юм шүтэн байдаг гэж дуулаад тантай уулзах гэж ирсэн. Надад ямар ч шүтэн байхгүй. Би танд үн хүсэнд гомдоохгүй шүү. Та нэг сайн бодол та. Өмнө би чамд элдгээ хэллээ шүү дээ. Заач. Тийм байдаг байж. Йоо. Заяа. Итэн. Хагараа. Хагараа хөө. Зүр хамаар гэж байна. Уашко. Энэ Яас уддгийн бэ? Хаагаарай. дэлгүүр орчод. Дахны газрын түлхүүр алга болцоо. Тэгээ цаашин солиулах гээд гол авч явж байна. Илүү төлхөр байхгүй юм уу? Илүүч байгаль. Чи ямар өвөг мэдэхгүй шүү дээ.
Цаадах чинь алга болсон төлхөр нь ямар хүнд ч явсан бэлээгээд өглөөд эхэлнэ. Дорон солиулж яж санаа намрах хүн шүү дээ. Мэдж байгаа юм зү. За чин тэгнэлтэй. За явах уу? Гялцуулах уу? За. За урдлаач тий. Миний өвчтөд өрөө дэргөө. Сошногоо голыг аваад ирлээ. Биш. Автер канаа гоё дөө. Өдрөөний жижиг арчимд байгаа шүү дээ. Ооц. Оо нөгөө хийгээд сайн их чинь юм уу? Маа. Одоо ирнэ бараг нь дуусах тийшээгээ олж байна да. Бараг дууссан юм шүү. За, гарах уу? За тэгэл. Энэ асууж авчих. Да. Хой, хогад. Авах найдвартай юм хийдгээ шүү та нар. За. Одоо наасан цогооч. Хөөе, алхаа гэдэгтэй. За ил. Ба, энэ шин. Таа голоо гэдэгтэй. Пуш. Би нэрээ заяатай болцсон юм шүү дээ. Намайг хүлээж байгаа. Явлаа. Яаж байгаа? Яасан бэ? За. Тэгээ бид хоёр нэг хаалганы засварч юм болоод үлдэх юм биз дээ. За юу сүртэй үдээ. Ярэ. За. Залгая заяа. Энэ нэр залтай хүн шүү. Түр наав. Чамд байна шүү дээ. Бананаас нэгт. Бос. Дөрөв төлхөр байсан мэт. Нэг нь яасан. Эвэдтийн над 3 жил над өгсөн шүү дээ. За. Эргүүл. За. Болж байна. За сайн уу дүүмэн. Энэ ажлыг өнөө шин амжуулмаар. Наадах. Одоохондоо энэ мөнгийг авчи. Хэрвээ энэ ажил амжилттай болох юм бол энэ мөнгө хэд дахин үржигдэнэ гэдгийг сайн бодоорой. Йоо. Миний охин цайгаа угаад явдаа. Гүү гадаа бат нараа ирсэн. Хүлээсээр аваад бүр хөшөө боллоо. Чи өглөө хоосон гарч болохгүй штэ. Ходоо биз ч юм уу? Яах юм бэ ээж зүгээр юм. Нади ядаж энийг идэт яв. Аль. Баяртай. Болгоомжтой яваа миний охин. Сайн хайртай. Ямар их удаа. За хайчгаа. Хоёул ерөөсөө ингэ хоол идэ. Эсвэл кино үзэх үү? Одоо аа мэдгүй. Тийм үү? Кино ч үзмээргүй. Тэгвэл ерөөсөө ингэ. Хоёул нь штэ. Манайд чи. Өвөө ажил дээр байгаа. Өнөөдөр зүгээр зугаална мэдв. Гахчвдаа гоё. Хараа. Энийг ирээд унш та. Юу юм бэ? Энэ өстө янз яриг юм. Сайн уу байна. Эндээс тгөө. Гүй. Юугаа бичсэн? Найзуудаа. Баяр хүргэн.
Ханасны хараа. Голоосноо. За. Эндээс. Ханасны бэ? Бано. Ясав. За удахгүй яваад очноо. Өчнөр өвөө. Би танд баяртай мэдээд болгоно. Очгоо Илия. Ханаас наах үлээ? Дундаас нь аваад. Дундаас наах уу те? Баяртай мэдээ гэснээс би өвөө тоор захиалсан баг шүү. Дөрөв хүүхдэд төмөрүүлгий гэж ирээд л өвөө уурлаа штэ хараа. Ямар хувцас авж байгаа штэ гайгүй л үгүй. Харин одоо яваа тоортоо аваад чи за. Яах гээд энд хараа. Зүгээрээ. Байна. Энд байхгүй наа. Болон тохоо нөхөлөнийг шалгалаа. Вэ. Наад хаан тааз шалганд нь ч юм уу ямар нэгэн нөхөх байх хэвээр. Ойлгож байна уу? Та нар алтан гулдмаа хайж өгнө гэж боддоо. Юу хийж байгаа хөвгтэй юу? Одоохон эндээс хэд амгүйхэн яваад өгвөл та нарыг би хэнд гэж. Ойлгоо. Зайдаач. Чи сэтэт өгнө. Үгүй. Чичи. Бано. Бано. Өө. Өө, бано. Яах вэ? Өө.
Алуучдыг газар дээр нь барих шүү. Ах нуг нь алдсан юм авах гэж ирсэн юм л да. Өө, энэ тайван байгаа. Ахаад хүн алах гэдэг нүггүй юу? Ах нь ойлгож чинь тайван бай. Ах нь юу ч хараагүй гэж болно мэдв. Чи надад өгч. Тэг авчир. Ургуун биелэхгүй нэ. Шууд тайлда. Энэ бол манай удмын үнэтэй зүйл. Юу гарч сэлэн бүр үнэтэй зүйл ойлгов. Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Чи нэг хэмээрэж болдог хамгаална гэж надад амлаа. Юу нэ? Надад тоо чимээс үргэлжлэх хүн алга. Чи надад амлаа. Би амлаа. Отойны хаваа цууд. Тэнд ягарт өгч болохгүй шүү. Цууд. Яваач. Яваач тий.
Энэ гал тэргэнд оргодол байна. Тэр байна. Наана зогс буудлаа шүү. За. Юу болсон юм? Тулгыг тийм хийсэн гэдэгт би л итгэхгүй байна. Өөрчлөлт энд болтгүй.
За, яасан гинэ? Би бол уг нь тэр үгнөөр юм хэлэх гэж очисон хүн л дээ. Тэгээ намайг оцсон чинь нэг залуу алах барьцсан цуснаж болцсон зогсож ийсэн. Ийм л юм болсон. Би сайн мэдэхгүй байна. Би тэнд байгаагүй л дээ. Тэгээд энийг бүгдийг л харсан шүү дээ. Тэгээч би одоо өмгөөлөгч нэг ч удаарахгүй. Гэхдээ би тулгааг ариж тийм хэрэг хийнэ гэж бодохгүй байна. Оо, чэсэрч үү? Миний цүнх хаан байна. Битгий санаа зов. Тэр чинь надад байгаа. Чиний би яаж байна? Намайг төмөр гэдэг. Тулга. Ийшээ сууч. Куда масло поставил? Масло хаан байна. Вот, Саня. Тэнд байна Саша. Энэ бол Саша, миний найз. Сайн уу? Чи яагаад монголоор юмсан ярьд юм бэ? Эмээ маань монгол хүн байсан юм. Нэг татч, шарханд чинь сайн. Бурхны авралаар шархчих хүнд биш вэ? Чи замын хажууд монголоор хашгирч байсан. Тэгээд би чамайг аварсан. Надад тусалсанд баярлалаа. Чи хэм бэ? Хулгайч гэмт хэрэгтэй юм уу?
Тулга машин асаагаад өгөөч. Баярлалаа. Сайн сайхныг хүсье. Энэ чамд яриад байсан миний найз Батнаран. Энэ Батнарангийн өвөө Бадрах. Энэ заяа энэ чага. Эрхэм хуранда. Танаа нэг мөрдөгч миний ажлын түн шиг байнга оролдоод байх юм. Чи наадхаа нэг зохицуулаад. Ойлгов уу? Та надтай ингэж ярьснаар хуулийн өмнө хариуцлага хүлээж би тантай уулзах хэрэгтэй болох нь. Магадгүй танд хүрэхэд бага зэрэг хугацаа орхол эрхэм биш үнэ. Сэжигтэн тулга гэсэн баха. Тэ. Тэр хамгийн захын баруун талын залуу. Хэргийн газраас олдсон энэ алхан дээрээс тулгын хурууны хийлэрсэн. Миний бодлоор энэ хэрэгтэй хүрл тэрний хамсаатнууд холбоотой гэж бодож байна. Тэгвэл нотлох баримтаа бол Хүрэлд туслаад байгаа эрх мэдэлтнүүд саад болоод байна хоорондоо. очоо. Би чамтай хорондоо Батболдын зүгээс биш. Олон жил нөхөрсөн найз ичүүднээс чамд хэлье. Чиний явуулж байгаа бүх үйл ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах шаардлагатай. Тэгсэн цагт би чиний харыг дааж чадна. Сэжигтнүүдийг мөрд нотлох баримтыг заавал ол. Хамгийн гол нь хүрлийн цаанаага этгээдэг олж илрүүл. Мэдлэг үздэх. Явж бол. Зарагдлаа. Дараагийн та бүхэнд танилцуулах бараа бол Эрдэнэ домгийн сахиус буюу Ле Огтны удмын сахиус. Эхний дууд хүн $1 сая. $2 сая. $3 million. 3 сая. 4 сая. 5 сая. 1
2 7 сая 7 сая 1 2 3 зарагдлаа. Дараагийн 5 хүнд танилцуулах бараа бол Элбэний Юан гүрний үед хийгдсэн ховор хийцийн вар. Малнуудаа. Наад 5 номерын өрөөлд чинь хэн байгаа юм бэ? Хурдан барьяач. Новшнуудаа хурдан барь. Дэлхий хаана байна? Дотор байгаа ноёнтон. Ноёнтон тэр эмэгтэйг алдчихлаа. Тэгээд ийм сайхан мэдээ дуулах гэж ирээ юу? Дахиад энэ өрөөнд намайг байхгүйд орж ирвэл би чамайг алан шүү. Яв. Тэр хүүхнийг хайж ол. Бишээ охин минь. Энэ чинь өвгийнх нь өндөр өв. Өндөр өв гэж юу юм бэ? 6 дахь үеэс эхлээд өндөр өв гэд нэрлэдэг юм шүү дээ. Тэгээд эндээс ахуулаад энэ хүмүүс чинь бүгдээрээ чивэт хоёрын өв дээдсүүд байхгүй юу? Яг энэ мөчөөс эхлээд сүүн замын сахиур боллоо.
Сүүн замын сахиулаа ямар учиртай юм бэ? Та надад тайлбарлаад өгөөч. За тэгвэл донгт зургийн сахиулын тухай юу чамд ярьж өгөх хэрэгтэй болох юм бэ? Ер нь бол би их завтай юм л да. Энийг Монгол руу явуул. Ахмадаа, элийн дэвс. Нөөц. За, ажил сайн уу? Сайн уу, Влад? Сайн уу, Саландарга? Сайн уу, Саня? Сайн. Чамаг энд юу аваад ирв? Нэг ажлын санал байна. Хинд маань ашигтай. Тэгээд юу юм бэ те? Алив би танд харуулъя. Энийг зарахад туслаач. Влад. Би ийм зүйлд оролцохгүй. За болилдоо Саландарга. Их хэмжээний мөнгө олох боломж шүү дээ. Хүн болгонд хангалттай хүрнэ. Би чам дахиад хэлье. Би ийм зүйл хийхгүй. Чи зөвхөн энэний төлөө ирээ юу? Үгүй л дээ, бас нэг зүйл байна. Дараа уулзъя. Өгшөн чи сонсолдоо. Чи энд ажиллаад ийм их мөнгө олохгүй шүү дээ. Ой чи, зогс. Влад. Чи явбал яасан юм? За залуусаа. Ойлголоо Саландарга. Явцгаая. Аюулаа ихад уулзнаа. Уулзнаа. Тэр залуу мөн үү? Тийм ээ, мөн байна. Харда. Буцаад ирэх.
Өвчтний бие маш хүнд байна. Амраах хэрэгтэй. Та өрөөнөөс гарна уу? Та намайг дагаад явна уу? Таны найзын бие маш муу байна. Үнэтэй хагалгаа хийх шаардлагатай. Энд маш их мөнгө орно. Та энийг ойлгож байгаа үстэй? Төмрөө, чи яаж байна? Бид чинь зэвсэг нэгтэй ахын дүүс үстэй. Влад, чи яагаад биднийг алахыг хүссэн юм? Төмөр, энд ойлгож ядах юм юу вэ? Танай гаражинд нэг Монгол байсан биз дээ. Тэр чинь нэг баян хятадыг дээрэмдээд юмыг аваад зогтооч гэсэн. Тэгээд хятадаас надад захиалга ирсэн. Юмыг аваад өгчихвөл энэ мөнгө 10 дахин өсөх учиртай юм. Тэгээд тэр монголчин өгчихсөн биз дээ. Хамаагүй. Хоёулаа энэ мөнгийг хуваагаад авцгаая. Харин Санягийн хувьд бол намайг уучлаарай. Би тийм зүйл хийхийг хүсээгүй. Яри. Байна уу? Ноён Бао танаас асуулгаж байна. Хайж байгаа зүйлийг минь олсон уу гэж. Уучлаарай. Хайж байгаа зүйлийг чинь олж чадсангүй. Энд тийм зүйл алга байна. Ноён Бао тэд олоогүй гэж байна. Наач ямар учиртай юм бэ? Би чамд эртний нэг түүх ярьж өгье. Чи юу юм блэ? Намайг сахиул сочир гэдэг үлээ. Сахиулуудад юу тохиолдов хүм? Бүгд амигдсан болов уу гэж юм. Орхон сахиулын сахиус. Хүм одоо чи сүүн замын сахиул боллоо.
Би Орхон сахиулын удам. Энэ сахиусыг өвөө аавд өвлүүлж үлдээсэн. Одоо надад байна. Бид хоёрын уулзалт тохиолдлын зүйл биш. Монгол руу хамт явцгаая. Батнарантай уулзах хэрэг байна. Найз минь энийг ав. Гэртээ очтоо. Самбай өгч. Та намайг танихгүй байна уу? Би Батнарангийн найз Тулгаа байна. Яг яасан бол? Асалт орсон гэсэн. Их ч сайн мэдэхгүй байна л та. За ямаач үзэгдэх юм байсан. Сэтгэл санаа нь хэцүү байгаа бах л та. Мохон минь. Энэ Заяагийн гэрээ хаяг. Тавьчихсан шүү дээ. Тэгж бодлоо. За, тийш очиж гэж өгдөө. Ингээд нэрээ бааваха. Сүүн замын сахиулуудыг байдгаа гэж бодъё л та. Чиний бодлын тамаагүй. Сахиулууд байдгүй гэж бодъё гинэ. Байдгүй болоод миний өвгдөөд энэ олон жил тэдний хойноос хөөсөн байх уу? Чи хэлдэ. Уучлаарай. Тэгж тийм байх шүү. Үнэхээр тэр тамга нь юу н ямар үн хүрдэг юм бэ? Бүхэл бүтэн нэг улс үндэстэн багтны үхэхээс ихтэхгүй. Нэг улс гинэ. Нэг улс. Ингээд тэр сахиулууд нь тийм дийлдэггүй хүмүүс байдаг юм. Сахиулууд энэний бусдын хаана байна? Хаана байна? Та нар мориндоо яаж морддог гэлээ? Гайгүй. Та нарын дээлний хормыг битүүлээд ирэхээр энгэр ханцанд чинь хүнд тавиад зүүгээд хадам гарт чинь хүйтэн чул атгуулаад ирэхээр яг их чинь үзнэ. Та нар андаар чинь асиг чинь хуулаад ирэхээр хэлэхгүй үхэх чинь би үзнэ. Дитди хаан бацаар. Отчмайна гүжиг.
Inni толгойг нь ав. Inni зүрхийн сугал. Хөрх. Сайн уу хаа? Чи сайн уу? Нөгөө нөхрийг олсон уу? Бидний алдсан хүн Монголд хоёулаа болоод ирсэн байна. Хайж ол. Би Батнаранд харамсаж байна. Чи Батнарантай багын найзууд уу? Тэ. Бид хоёр унган багын найзууд. Чи Монгол яв. Миний дүүд наад хүнээ олоход тусал. Шаардлагатай бол устдаг. Заяа, үүдэнд хүнд үзэж байна. За. Сайн байна уу? Сайн байна да. Заяаг дуудаад өгөөч. Заяа саяхан хүнд удаа гарсан да. Байна. Батнараа дүүмэн бид хоёр дээр сайлхилж байгаа шүү. Урдан гараад ир. Байна уу? Байна уу? Хэн бэ?
Би чамайг мөн ч хүлээлээ шүү. Чамд юу хэрэгтэй? За дөө, хоёулаа шудраг ярилцъя. Чи тэр сахиусуудыг ганцаараа бүрдүүлж чадахгүйгаа мэдж байгаа. Та нар ч бүгдийг мэддэг юм шүү дээ. Чи надад замчлах суурь өгч. Харин би чамд амар тайван амьдрал, хангалттай мөнгө өгье. Бүр хүснээр чи. Тэгээ чи их нэртэйгээ удахгүй тэр хүүхдтэйгээ сайхан амьдрал та. Батнараа. Өчгөлтөө. Нинээс таш чадахгүй. Надад үнцэнтэй зүйл олон бий. Миний хамгийн хайртай хүмүүс одоо чиний гарт байна. Гэхдээ андгаатагаар өргөсөн сахиул надад бүрч үнцэнтэй зүйл гэж бий. Заач. Эхнэр чинь чамд хэрэггүй байна тийм үү? Байц. Надад бас хувь заяндаа битгий ондор. Чи юу их гэдэг нэ? Би энийг олоод Батнарын сонголтоо аль хэдийн хийсэн байсныг ойлгосон. За найз минь. Нэг хүнтэй тооцоо бодох хэрэгтэй болох. Толгой. Би чамтай эцсийн хүртэл хамт байна. Хаашаа явах юм? Чайгуу санаагаар гэж өөрсдөө үрээд ирэх шүү. Чай. Чи энд юу гэж байгаа юм? Чи энийг өнөөдрийг хүртэл яагаад надтай хамт байна гэж бодож байна? Бод. Сайн бод. Өнөөхсөн. Би чамд бүгдийг тайлбарлая. Чад эндээс юу? Яг одоо явчихлаа тхүү. Би чамд эргээд болцсноо. Чи эхлээд Бадрахыг дараа нь Батнаранг одоо ихнэр хүүхдийн өнөөх гэж байгаа юм өстэй. Чи одоо юу солиороод байгаа юм бэ? Танаа найз чинь өөрөө өсөрсөн шүү дээ. Чи тэрэнд боломж олгосон юм уу? За, та нар яваад тэр гिचигээс хүүхдийн салгаад аваад ир. Одоо их гоё боллоо. Чи харж юм дээ.
охин ганцхан зүг мөнгөөр сэлчихсэн. За, дүү хийчихвээ. За. Одоохон энэ мөнгө авчи. Гадаа чамаа машин л гэж. Гүнт 112 ойлголоо. Машины дугаарыг давталтаа. 750. 03 руу. За ойлголоо. Бид нар хөдлөө. Ширтэй нохон гөлөг юм аа. Хараа. Надад яг одоо замшлаг суурь өгөөд. Авчираагүй гэж битгий хэлээрээ дээ. Хон гөлөг чи надтай наймаалцах гэдэг нь. Аа? Наад бүгдээ иш тавиад. Залуу минь. Энэ хүүхдийн амьдрал чиний гарт байна да. Юу гэж бодож байна? Саяах. Би шамдуги. Харин чи надад хүүхдээ өгч. Ой. Очоод аваад ир.
Баярлалаа. Чи яасан бэ хөөе? Чи наадхаа ямар үнтэйг мэдэх үү? Аа? Аа тэр. Нэг ч хүн үлдээхгүй бүгдийг нь болчихлоо. Хүрлээ! Тос! Луудлаа шүү! Ямар ч юмд хязгаар гэж байдгийг. Бичи. Тай байхад бүх юм удаад болсон.
Сайн байцгаана уу эрхэм сахиулуудаа. Энэ миний нэр утас. Бидний зорьсон хэрэг бүтлэг байтлаа. Бид таны хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэх болно. Танд элгэм жилгээсэн. Та юу хийхээ мэдэж байгаа. Эрхэм анд минь амар амгалан байна уу? Чи миний энэ захиаг уншиж байгаа бол би энэ хорвоог орхичихъя гэсэн үг. Найзынхаа сонголтыг хүндэтгэж үзээрэй. Ам минь үнгүүцэндээ би золиогүй юм шүү найз минь. Чи миний хийж чадаагүй гүйцэлдүүлээрэй. Чамд байгаа замчлагч суурь бол их Монгол улсын төрийн их хасбууд хамгаыг нуусан газрыг заах 7 хэсэг сахиусны нэг юм шүү. 100 жил бидний өвөг дээдсийн нандинан хайрлаж, эрхэмлэн шүтэж ирсэн үнэт зүйлийг бусдад алдаж хэрхэвч болохгүй. Цаг нь болохоор хүүдмийн залгамжлуулаарай. Түүнээс өмнө найз минь чи сүүн замын сахиул боллоо. Сайн цаг ирэхэд сахиуснууд нэгдэж, нүүдэлчин олон минь хасбуу их тамганд хүрэх учиртай юм. Эрхэм сахиулаа. Энэ бол өвөг дээдсийн маань хатуу зэрлэг. Чамд үлдээсэн сахиул миний сүүлчийн хүсэл. Баяртай найз минь. Хүндэгсэн бат наран чинь.